Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ би таныг зугтахад туслах хуримтлалыг хэрхэн үүсгэх тухай тайлбарлаж өгнө. Бидний өдөр тутам өглөө босноос ахуулаад орой орондоо орох хүртэл цаг мөч болгоё. За гяс хоолоо ичээ, за гяс ажилдаа явчаад ирээ, за гяс тэрийг амжуулаад, гяс энийг яагаад одоо ингэх хэвээр, тэгэх хэвээр, за ээж тэр минь яалаа, энэ минь яалаа гэх мэтчлэн маш их ингэж гадагшаа чиглэлсэн байдалтай ингэж өнгөрдөг шүү дээ. Одоо бидний ихэнх нь л тийм байгаа. Ганц эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэйчүүд маань ч гэсэндээ тийм байгаа. Тэгэхээр энэ хүү бичлэгийг үзэж байгаа хүн болгондоо зориулаад энэ зугтаг аргыг хэрэгжүүлээрэй гэж бас хэлмээр байна. Бид нар ингээд үргэлж хин нэгэнд хэрэгтэй хүн өөрсдөө тийм нөхцөл байдалд орждаг. Гэтэл заримдаа ингээд дотор энийг бяцхан охин суучаад тэг намайг хизээ тэгээ тоох юм бол доо. Миний хэрэгцээтэй зүйлс яах юм бол доо. Би амармаар хахад яах юм бол доо. Тэг миний хэлээд байгаа амийг хизээ сонсох юм бол доо гэдэг ийм дуу хоолой дотроос өөрөө ирэх гарч ирсээр байдаг. А гэхдээ тэр үед бид нар тэр үед болохоор тэр болгоныг ингээд дотгошоогоо дарж за бэж юунд гэж гой нэглэл суух тийм юм зав алга гэдэг ч юм уу те өөрийнхөө тэр доторх дуу алга үргэлж ингээд цаашаа жоохон бэж одоо зав алга гэдэг тийм зүйл рүүгээ ингээд шилжүүлдэг штеп. А тэгвэл зугт гэдэг маань их бужигнаан дундаас өөртөө зориулаад хэрвээ боломжтой бол сард нэг удаа хэрвээ боломжгүй бол те улирал нэг удаа ч юм эсвэл жилдээ нэг удаа ингээд бүр бүх зүйлээс ангижраад өөртөө ингээд те юу ч хийхгүй байх, юу ч ботохгүй байх, тэгэх хэвээр, ангих хэвээр гэсэн тийм өөртөө юм үүрэг даалгаврыг өгөхгүйгээр бүх зүйлээс зугтах тийм боломжийг өөртөө олгоорой гэж хүсэж байгаа хгүй. Тэхийн тулд мэдээж бидэрт бол мөнгө хэрэгтэй. Маш олон хүмүүс бас тэгдэг. Боломжгүй штэ. Хизээ яхан. За тэгж байгаа л нэг явандаа хин нэг авчирж ирээд мөнгө өгч ижил явах гээд байгаа ч юм шиг те. Тэгтэл бид нар энэ боломжоо өөрөө өөрсдөө бий болгох юм. Бид нар өөрөө өөрсөндөө л бэлгэлнэ. Харин яаж гэдгийг нь би та нартай бас зааж өгөхийг хүсэж. Зугтах нь тийм өндөр зардалтай биш байж болно. Зүгээр л хотын хаа нэгтээ өөрийнхөө гэртэйгээ ойрхон ямар нэгэн буудлын өрөөнд тэгтээ гой жоохон тоглог, цэвэрхэн тэр буудлын өрөөнд те магадгүй нэгээс 2 өдрийг захиалж аваад гав ганцаархнаа очоод тэгээ өөрөө өдөржингөө хоол хийхгүй зөвхөн өглөө гарч нэг доошоо бууж хоолоо буфе дээр идчихэд тий эсвэл өдрийнхөө хоолыг захиалж идээд оройн хоолыг захиалж идээд дуртай киногоо үзээд тий сайхан тэмдэглэл дээр дотроос нь ямар үг гарч ийн яаж ийж ийн гэдгээ бичих ч юм уу тий тухайн өрөөндөө юу хиймээрээ маш удаан ингээд бодож авсан ирнээс ерөөсөө хийж чадахгүй байсан зүйлсүүд ч юу вэ тэрийг магадгүй тэнцээ нэг өдрийг өөртөө өнгөрөөхийнхөө өмнө сайхан бүгдийн чигсааж аа тий. За би ингээд нэг сайхан бичмээрээ, би сайхан тэр киногоо нэг сайхан тухтаа үзмээрээ ч гэдэм үү тий. Эсвэл би бассейнд ормоорын сайхан усанд хөвч хөвтмээрээ, эсвэл би нэг сайхан халуун баананд ормоорын ч гэдэм үү тий. Ингээд бүх хиймээр байгаа зүйлсээ чигсаагаад ингээд биччихэд тэгээ магадгүй өөртөө зориулсан тэр дэйтэй өөртөө л хийхийг санал болгочихин. За инքинд бол магадгүй нэг тий дундаж гой цэвэрхэн буудлын өрөө тэгээ 100 хэдээс 200 мянган хооронд байж магадгүй. Тэгэх юм бол энэ 400 мянган төгрөгийн чаленжийг эхлүүлээд 400 мянган төгрөгийн чаленжийг эхлүүлэхэд энэ чинь 10 мянган төгрөг хийх тутамд энэ маань дүүрхээрээ 400 мянган төгрөг болно гэсэн. Тэгэхээр магадгүй та энэ хуримтлалаа эхлээд 10 мянган төгрөг хийх болгондоо за би өөртөө зориулсан зугтах өдрийн хуримтлалч гэдэг юм үү те тэгж үүсгэнгүү те энэ 10 мянган төгрөг хийх болгондоо ингээд будаад жишээлбэл энэ ингээд талдаа ортол ингээд дүүрээ явчихаар за хурдхан шиг энийгээ дуусгаад хурдхан шиг ойртуулъя ч гэдэг юм уу тийм сэтэл маань маш их төрнө гэсэн. Тэгээ энийгээ та авч очоод энүүгээрээ төлбөр тооцоогоо хийгээд яг өөртөө зориулсан яг л та зөвхөн өөртөө зориулж энийг хийж ийн гэсэн үг шүү дээ. Та хин нэгний төлөө яаж хичээдэг вүлээ те за нэр ингэж хийсэн тэгчхийсэн тэрэндээ ингээ өгчхийсэн гэх. Тэгтэл та боддоо ингээ өөртөө зориулсан ингээд мөнгө хуримтлалаа эргээд та өөртөө зориулаад ашиглахад таны тэр дотор байгаа тэр хүүхөө дотор байгаа тэр сэтгэл чинь танд хичнээн их баярлах болоо. Миний төлөө ингэж хичээсэнд баярлаа. Намайг ингэж их сонсхийг тэгээ намайг ингэж их хайрлаж аваад баярлаа гэх бах те магадгүй. За тэгэхээр магадгүй 400 мянган төгрөгөөр нэг бүтэн өдөр эсвэл 2 өдөр ч юм уу те ингээд та өөртөө зориулахад ашиглаж болно гэсэн. Эсвэл уйлралтаа нэг удаа ч юм уу те арай хотод бишээ би цэвэр агарт гармаар байна гэвэл магадгүй 50 тогтмол чаленжийг эхлүүлээ те 50000 10000 15000 гэх мэтчлэн мөнгөө дүүргэсээр хагаад 750 мянган төгрөгөөр цуглуулчих юм бол магадгүй ойрхон та нэг 2 хоног ч юм уу 3 хоног ч юм уу нэг ойрхон совлилт явчаад ирэлтэй. Эсвэл нэг ойрхон гоё амралтад агаарт гоё амралтанд гав ганцаар өнгөрөөгд үзэлтэй тий. Тэгэхээр та яах нь эргэж эрэхтэй л та өмнөгшгөө байхгүй хаа. Тэгээ та юу ч бодохгүй тэр үед таны бодох ганц л зүйл бол за би юу ч бодохгүй
Тэгээ өөрөөсөө өөр хэнийг ч бодохгүй дээрэс нь би өөрийнхөө хүсэж байгаа л юмаа хийн. Тэрнээс ёстой гэдэг юмаа хийхгүй би юу хүсэж чинь дотроос юу илж чинь тэрийг л хий гэдэг тийм одоо зүйлийг хийх одоо боломж бүрдэж байна гэсэн. Тэгэхээр та энэ 700 мянган төгрөгийн чаленжийг магадгүй эхлүүлээ та ойрхон хотоос гарч болно гэсэн. Эсвэл бүр би арай жоохон том гоё аялалд явмаар байна гэх юм бол магадгүй энэ явцгай чаленжийг эхлүүлж болно те. Та хэдэн төгрөгийн хаашаа те хизээ хэд хоногоор явна гэдгээс шалтгаалаад таны төсөв чинь гарч ирнэ те ойролцоогоор. Тэгэнгүүт тэр төсөвдөд тааруулаад та одоо энэ дүрс олгоныхоо хойно ингээд үнэлгээ өгнө гэсэн. За магадгүй энэ уулын дүрсийг би 20 мянгаар үнэлчихье. За энийг 50 мянгаар, энийг 70 мянгаар, 100 мянга, 200 мянга гэд үнэлчихье гэд те. Энэ эсгэг тэрийг 200 мянгад үнэлчихье. За тэгвэл би ийшээгээ ингээ 20 мянган төгрөг хийх болгондоо би уулаа бодно ч гэх юм уу те. За тэгээ энийгээ нийт дүүргээ бодсон тохиолдолд энэ бол маш их мөнгө болно. 30 өдөрт 2 сая төгрөгийн чаленж гэх мэтчлэн эдгээр даалгавруудыг 1 2 одоо энэ дэвтэр дээр жишээлбэл ийм даалгавар 4 ширхэг байгаа. Тэгэхээр энэ дөрвөлнгийн гялс дуусгаад 4 сарын дотор гэсэн үг байна шүү дээ. Дуусчихчунгуудаа за тэгвэл би одоо 4 сая төгрөгтэй болчихно шүү дээ. 4 сая төгрөгөөрөө би одоо хаашаа Вьетнам аялчаад ирээ эсвэл Таиланд явчаад ирээ гэхэд бол хангалттай хүрэлцгүүц мөнгө олччихаас бүсгүүчүүдээ зогт бүсгүүчүүдээ зогт өөрийнхөө төлөө зогт гэж хэлмээрээ. За тэгэхээр бид нар одоо ингээд нэг ийм үг байдаг шүү дээ. Та ингэж тасралтгүй ингэж ажиллаж яваад нуурж унах биш дунд нь тогтмол амраад буцаад ингээ хэмнэлдээ ороод амраад буцаад хэмнэлдээ ороод амраад буцаад хэмнэлдээ ороод гэсэн ийм зарчмаар явж чадах юм бол та ийм урт хугацаанд та эрүүл бөгөөд аз жаргалтай дээрээс нь амжилттай явах одоо их усүрэн гол нь амралт одоо өөрийгөө сонсох тэр зүйл маань болж байгаа учраас энэ зүйлийг одоо бид нар одоо ихэнхдээ ингээ мартсан байдаг энэ хугацаанд. Тэгэхээр та бүхнийгаа энийг хийгээсэй гэж хүсэж байгаа. За тэгээд хэрвээ бичих дуртай хүмүүс ахын бол энэ бол зөвхөн одоо анхан шатны те за би орлогоосоо нэг гялс хуримтлал үүсгээд те ингээд ашиглаад ингэчихсэн гэсэн хүмүүст бол энэ дэвтэр маань айгүй зүгээр гэсэн үг одоо томчуудын хар дэвтэр 15 мянган төгрөгөөр зарагддаг. За тэгээ энэ дэвтрийнхаа ингээд дүрсийг будаад ингээд явхад та хурдхан шиг энэ даалгавраа дуусгахаасаа гэж бодно гэсэн. Хэрвээ бичих дуртай хүмүүс төлөвлөх дуртай хүмүүс байдаг штэ. Тэхийн бол тэр хүмүүстээ зориулсан бас нэг арга зааж өгье. За энэ маань ямар арга вэ гэхээр за ер нь бол хэрэглээнийхаа мөнгийг аль болох бэлнээр тооцоолоод авчих хэрэгтэй. За та 7 хоногт дунджаар хэдэн төгрөгийг бэлнээр одоо хэдэн төгрөгийн зарцуулалт хийж гин тий. За тэрэнд нь одоо хоол хүнс орно тий. За гадуур ямар нэг юм авдаг л тэр нь орно. Унааны зардал гэх мэтчлээ орно гэсэн. За тэгэхээр тэр мөнгөө эхлээд нь эхний ээлжинд бэлнээр аваад бэлнээр зарцуулаад одоо бэлэн мөнгөө аваад энэ төрөвчөнд ээж гин гэсэн. Тэнгүүтээ тэрнээсээ зарцуулчаад буцаад одоо хариулт мөнгөө тий ийшээгээ ингээ буцаад хийгээд яваад байна гэсэн. За тэгээд энэ ингээд үлдэж байгаа мөнгө болгоныгоо одоо шууд за энэ талаанд угаасаа л зарцуулна гэж бодсон байсан юм чинь энийгээ хуримтлал руугаа хийчих гингүүдээ магадгүй 100 төгт дундаа хийх ч юм уу те ингэж явсаар байтал энэ нэг мэтгэд одоо 100 төгтөө чинь одоо 100 төгрөгөөс эхэлж ингэж дүүргэж явсаар байтал нэг мэтэл чинь эн чинь 505 мянган төгрөг танд цугларчна гэсэн. За дээрээс нь энэ хэрэглээгээ одоо зөв зохистой зарцуулахын тулд та хэдтэй бас нэг зааж өгөх арга бол юу вэ гэхээр 7 хоногт ямар хоолууд яг хийхээр төлөвлөж байгаа идмээр байгаа гэдгээ өөрөө яг ингээд 7 хоногоор ингээд төлөвлөж явчихаар яг энэнд тохирсон хүнсэл бид нар яг энэ хоолнд одоо гэр бүлийн гишүүдэд тохирсон тоо хэмжээгээр л авч чадна гэсэн. За тэгхийн бол одоо энэний одоо авах хүнсний ингээд жигсаалт гараад ирнэ. За тэгээ энэ жигсаалтыг одоо жишээлбэл бууцаа гэл тэгэхэд би заавал 1 кг бууцаа авах хэрэггүй байхгүй тий. Тэгэхээр энэ бууцааг магадгүй нэг 100 г бууцаач авах юм уу тий. Тэгэхээр бидний одоо нийт хүнсний зардал тэр асар олон 200 300 мянга гарахгүй гэсэн. За хэрвээ ганц би хүн байх юм бол бүр зардал нь бол маш бага болоод ирдэг гэсэн. За ингээд хоолоо бэлдээд ингэхээр бас гадуурч хооллох нь багасаад эхэлнэ гэсэн. Энэ хойдол дээр болохоор нийт орлогоо ингэж нэг бүрчлэн бичээ. За тэгээ юу нь одоо сарын юу ямар зардалт ингээ бичиж одоо мөнгө гарч ийн тий. Дээрээс нь одоо би өөр ямар гоо сайхан одоо хувц хунаар гэдэг зүйлдээ мөнгө зарцуулах юм. Дээрээс нь одоо энэ хойдлын хуримтлалуудаасаа аль хуримтлалыг нь хиймээр байгаа. Тэр хуримтлалаа ингээд доор нь жигсааж бичиж хагаад өөрийнхөө орлогыг ингээ хуваарлаад бичвэл илүү үр дүнтэй гэсэн. Хамгийн гол одоо хуримтлал илүү үүсэх боломжтой юм нэлээд энэ хэрэглээний зардал. Энэ болохоор одоо 7 хоног бүр төсүүлж байгаа. Таны одоо саяны төрөвчөнд хийсэн мөнгө
мөнгнөөс 7 хоног болгоо энэ хуримтлал руу чи ингээд аль болох би их хийчихсэн, их оруулж хасан гэж боддог мөнгө болно гэсэн. За энэ байр болон утасны мөнгө бол ерөнхийдөө доктортой байдаг учраас энийг бол бас оруулахгүй ч гэж болно. Эхэлж байгаа үед. Явандаа болохоор бүр байр утасныхаа төлбөрийг хүртэл оруулаад ирэхээр эннийхээ хариулт мөнгийг хүртэл ийшээ хуримтлал руугаа шилжүүлээд яваад байвал таны хуримтлал бүжиж чинээгээр хурдан хуримтлагдана гэсэн. Зүхтаарай. Тэгээ өөртөө зориулсан одоо өөрийнхөө нэг юм хосуудын юу байдаг штэ. Одоо нэг жоохон кинонууд байдаг штэ, ингээд найз охиноо аваад тэг нэг хайртай бүсгүйгээ аваад бүхнээс зүхтаал хойлоос дааз жаргалтай амьдрна гэл нэг юм зүхтдаг кинонууд байдаг штэ. Тэрэн шигээ энэ дотор хүүхдээ ханд дагуулад хойлоо одоо зүхтцгаая гэд ингээд дагуулаад зүхтаарай гэж хүсэж чинь. Тэгтээ зүхтахын тулд та өөртөө тохирох айл нэг хуримтлалын дэвтрийг авч ашиглаад тэгээ өөртөө зориулсан төсвөө үүсгээд тэгээд бүрдүүлээ цуглуулад зүхтахыг урайлж би бол за тэгээд магадгүй өөрөө зүхтаад гоёг мэдэрсэн бол магадгүй эргэн тойрныхаа хүмүүсийг бас зүхтах боломжийг бас дараад нь олгож өгвөл бас гоё штэ тий. Бас нэрэ ганцаараа тэр зүхтж байхдаа тэмдэглэж болох одоо тэмдэглэлөө тий өөртөөгөө ярилцах одоо нэгэн тал гав ганцаархнаа байх боломж гарч байгаа юм чи магадгүй өөрийнхөө доторхыг сонсоод хөрх юм нэрээ юу хүсэж явдаг юм бол да энэ минь одоо тий өөрийгөө нинжин милийн нинжин ч одоо ойрын үед юуг хийж чадахгүй байсан бол доо тэ юуг ингээл нэг сайхан надад хэлмээр байсан байхад нь би ингээд тоохгүй яваад байв тэ юунд гомдсон байна, юунд ууралсан байна, юунд одоо өөрөөрөө бахархсан ирнээсээ өөрийгөө ингэж магтаагүй өнгөрүүлсэн байна тэ юу сүүлийн үед юу өөрийг ингэж одоо мотивацжуулж ийн эсвэл юу өөрийг тухгүй байлгаж ийн гэдгийгээ ингэ сонсох боломж олговол бүр их одоо амжилттай сайхан бараг цоор шинээр төрсэн мэдрэмж аваад буцаж одоо амьдралтаа очих бах. За тэр нь одоо ингээд та дэвтэр аваад үзэг аваад тэгвэл хамгийн ингээд тухгүй байлгаж байгаа зүйлсээ ингээс нэг сайхан чагсаад бичвэл гоё яах гэж бодож байна. Тэгэл бичгээр чинь би нэрээ юу хийхээр амар гоё тухтай нэг сайхан ингээл бүр нэг дүүрэн амьсгал авсан юм шиг үлээ гэд бодоод үзэхэд бидэрс магадгүй те гэртээ бүр гав ганцаараа нөгөө хүүхдүүдэд цэцэрлэгт явуулсан гэр бүлийнхнийгаа ингээ явуулчаад нэг сайхан ганцаараа кофе уух мөч эсвэл одоо юу гэдэг нэг сайхан зүгээр л гудамжаар хийцгүрээл ингээл сайхан нар мэдрээл алхах үед ч гэдэг юм уу те таны хувьд яг юуг танд одоо нэг сайхан дүүрэн амьсгал авсан юм шиг тийм тухтай мэдрэмж төрүүлж гэдэг зүйлсээ ингээд доошоо сайхан чагсааж үчихэд эсрэгээр нь тухгүй зүйлс таныг ямар зүйлс таныг тухгүй болгож чинь те магадгүй ингээд дургүй хүмүүстэйгээ хамт ингээд хажууд нахаар нэг хотлоо инээх ч хэцүү байх ч хэцүү болж гин үү эсвэл одоо зарим нэгэн одоо тийм дасгалууд таныг айгүй тухгүй за хийх ёстой даа гэж бодож хийлгэж гин үү те эсвэл зарим нэг одоо гэрийн ажлууд таныг ингээ за энийг нь яаж нэг хийдаа гэж ингэж бодогдож гин үү те тэр алганыхаа ингээ сайхан чагсаага бичгээр нөгөө нэг одоо дотор байгаа өөртөөгөө нинжинтэйгээ танилцж байгаа хгүй тий нинжин чинь надад бүр яг нэг ийм жишээ гарч ирчихсэн. Би бол кофе айгу уух дуртай. Тэгтээ ингээд нэг ийм том аягаар уучаар би ингээ эхнийх нь аягүй гоё уучаа сүүлийн хэдийн гялс залхилчих гэж уугаад байдгаа ингээ анзаарч байхгүй. Тэнгүүд би кофе уух дуртай. Гэхдээ би хэмжээгээр уух дургүй юм билий. Тэгээд тэгэхээр би нөгөө кофений хаягийг ингээ жижигсгээд ирсэн чи тэр кофений амт нь час хийсэн. Яг гоёос яг миний ингээд ямар сайхан кофе уучваа гэдэг мэдрэмжийг надад өгдөг болж байгаа хгүй. Тэгээд ингээ анзаараад ихсэн чи би тэр кофенаас тухгүй мэдрэмж эсвэл за энийг уух хэрэгтэй гэдэг тэр зүйлсийг авч өөрийнхөө биеийг одоо тэр зовоохоо болцсон байхгүй. Тэгээ энэтэй адилхан ийм маш олон зүйлс бид нар ингээд байж идэм байлээ. Тэгэхээр та бас тэрийг бичвэл айгу сонирхолтой байх. Тэгээд ер нь бол хүнд танилцахад хамгийн сонирхолтой хамгийн гоё хүн бол өөрөө л идэм байлээ. Тэгээ уул нь өөрийгөө ингээд танин мэддэг гэж боддог байтал ингээд амар олон гоё зан чанарууд олон гоё ингээд зүйлсүүд ингээд дотроос хилээд идэг тэгтэл чи ийм ичимхий байсан юм уу чи ийм юмыг хэлхийг хүсээд байсан юм уу гэл ингээл өөрийгөө ингээд заримдаа бодохоор нэг хөөрхөн хайр хүрээд ингээд заримдаа бодоод их хамт уйлаад тест яана уучлаарай энэ бүх хэлэх гэжсэн үгийг чинь ойлгоогүй уучлаарай ч гэдэм үү те заримдаа болохыг нэрээ тийм биш те энийг хийхээр ингээд аюу тухгүй байсан биш за тэгвэл одоо ингээд хийчихэл та гэл тэгэнгүүт тгий гэл нэг дотроос нэг хөөрхөн юм ингээд одоо ингэж яг илэрхийлэгдэж байгаа шууд мэдрэгддэг. Тэгэхээр та ч гэсэндээ бас энийг хэрэгжүүлээд үзээрэй. Мэдээж энийг хэрэгжүүлэхэд маш олон ингээд амьдралын ийм шуурган дунд одоо бужигнаан дунд энийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Тэгэхээр тань юу гэж хэлж байна гэхээр зүхтаарай гэж.
За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би та бүхэнтэйгээ энэ зүйлийг би маш удаан ярихыг хичээсэн. Гэхдээ яагаад ч юм ерөөсөө яаж ярихаа мэдгүй, дээрэс нь хизээ ярихаа мэдгүйсэн. Тэгээд болох хэвээр болох цагтаа болж авах гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.